Нийслэл хотод маань хүүхэд төрөн гэрэлт наранд тэмүүлж гэгэн жаргалтай өсөх нь ургаж буй цэцэг баяр хөөрөөр дэлбэлэх мэт санагддаг билээ. Нэгэн айлын 99 хүүмэд Улаанбаатар хот минь 9 дүүрэгтэй. Нийслэлийн хойморт нэгэн их дүүрэг хөгжин цэцэглэж түүхийн хуудаснаа өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа Чингэлтэй дүүрэг оршино. Хоймор бидээ дүнхийх хайрхан уулаараа углан эзэн савдаг ээл буян юугаас сүлдлэн дээдэлсэн төрлөх дүүрэг маань насаар багч намтар түүхээр зузаан билээ. За би энэ Чингэлтэй дүүргийн нутаг одоо энд 30 жил болж байна. Манай дүүрэг байгуулагдаад 15 жил болж байгаа. Манай дүүрэг бол дандаа ажлын өөдрөг, дандаа байр эзэлж байдаг. Тийм учраас би энэ хөгжил цэцгэлдийн одоо үзэж баярлаж бахархаж байдгийг бас хэлмээр байгаамаа. Би 15 настай. Би дүүрэгтэйгээ адилхан өсөж өндийч яваа. Тийм ээ. 15 жилийн хугацаа гэдэг бол хүний амьдралын хувьд эцэг эхэн илбэрэл асралаас хараахан гарч амжаагүй залуу хүүмэд санагдах авч Чингэлтэй дүүргийн маань хувьд энэ он жилүүд ард түмнийхээ хөдөлмөр зүтгэл бүтээн байгуулалтаар дүүрэн бэлгсэн агва он жилүүд харагдах болно. Мөн үүний зэрэгцээ энэ 15 жил маань Чингэлтэй дүүргийнхний ололт амжилт, нөр их бүтээн байгуулалт, ажил үйлсийнх нь эрхмийн дээд байж нийслэл тэр бүхэл орон даяар мөнхөд суурьатсан түүхэн 15